За прокурорын газраас ашигт малтмалын газрын дарга Батхуягт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндсэлтэй гэж үзээд хэрэг үүсгэн авилгатай тэмцэх газарч шалгуулж эхэлжээ. Ингэж шалгах болсон үндсэл нь 2009 онд баттагдсан урт нэртэй хуулийн зүйл заалтыг ашигт малтмалын газрын дарга албан тушаалаа ашиглан зөрчиж бусдад тусгай зөвшөөрөл олгосон гэгдэж байгаамаа. Тодорхойлбол 2009 оны 7 сараас хойш ойн сан газар гол мөрний урсас бүрэлдэх их усны сан газарт 192 лиценз олгосон гэх үндслээр эрүүгийн хуулийн 254-ийн 2 дахь хэсэг зааснаар эрүү үүсгэгдсэн байгаамаа. Шалгаж байгаа 2009 оны 3 сарын 11-нд намайг ажилд томилогдсоноос хойш манай байгууллагаас бол шалгалт бол тасраагүй. Улсын мэргэжлийн хяналтаас 2 удаа, төрийн албаны зөвлөлөөс, манай хариалсан яамнаас 2 удаа, за авилгалтай тэмцэх газраас бол байнга энэ олголт энэ зүйлүүдтэй холбогдож бол шалгалтууд байнга явагдаж байгаа. Энэ надтай холбогдуулсан энэ эрүүгийн хэрэг бол 2010 оны 11 сарын 17-ны засгийн газрын тэмдэглэлтэй. Энэ тэмдэглэлээр юу байгаа вэ гэхээр ойн сав болон энэ урт нэртэй хуульд үйлчлэгдэх энэ газрын координатыг даалгасан засгийн газрын бүтэц байгууллагад өгсөн үүрэг даалгавар би энэ координат батлагдаж ирээгүй учраас бид нар хаана ойн сав байгаа энийг олгосон олгоогүй гэж үзэх эрх зүйн үндэс байхгүй л гэж ингэж үзэж байгаа. Ийм байгаа. Тэгэхээр би шалгуулж байгаа энэ бол үнэн зөвөөрөө бол би гарч ирэх ёстой байх гэж бодож байна. Мөрдөн шалгалтын хугацаанд Батхуйг даргаас авилгатай тэмцэх газар хэд хэдэн удаа тайлбар авсан байна. За харин саяхан авилгатай тэмцэх газраас түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурор шилжүүлжээ. Шууд дэлгэр цэцэг тулгнаар мэдээллээ.